Сайн өдрийн минь төргий. За өнөөдөр нэг жоохон влогийн бичлэг хийчихье гэж бодож байна. Сая би нэг рил хийлээ. Тэгээд 6 сар гараад бичлэг хийх ямар ч урам зориг байдгүй. Бүр үнэхээр урам зориг байхгүй. Би дахиад сэтгэл санаагаар унсан. Би маш бохоо юм аа. Үнэхээр юм аа. Гэхдээ хүн дандаа угаасаа гоё байх боломжгүй юм байл да. Би урд нь ингээд бүр амар хүн амьдардаг хүмүүс нөхгүй юу? Ер нь ингээд бүгдийг дандаа эргээр ингээд хараад эерэг тал руу нь уруулж бодоод байдаг байсан ч одоо тэг чадахгүй болоод энэ одоо арай насных биш байгаа да. 6 сард бүр миний амьдрал бүр юм оронгороо ирсэн юм шиг болсон заяа. Яа тэгвэл надад 6 сарын нэгэнд манай юм опал гэж чулуу авч гисэн штэ. Тэгсэн чинь энэ чулуунаас болоод миний дотор байсан бүх юм яг нуран унж байгаа юм шиг болсон. Миний амьдралын үзэл баримтлал тэг зориг бүх юм нуран унж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд энэ нөгөө жүлээний энэ чулуунууд байгалийн ерөн чулуунууд чинь юу юм бэлээ? Эхлээд нөгөө хүний дотор байгаа муу мухай зүйлүүд гаргаад цэвэрлээд тэгээд дараа нь хүч чадлаа өгдөг байхгүй юу? Тэгээ манай хүн бас оюугийн анх авч зүгээд амьдрал нь яг самрагдсан, бас оронгороо иргсэн, төрлөрлөлдсөн. Тэгээд тэрнтэй адилхан надад бас нэг ийм сонь зүйлүүд тохиолдлоо. 6 сар гарснаас хойш яг влог бүр хиймэргүй юм шиг санагдаад авцсан заяа. Тэгтээ би хийн л дээ. Яг гэвэл эхлүүлсэн надад бас нэг тодорхой хэмжээний зорилго байгаа болохоор тэрнийг хэрэгжүүлнэ, буцахгүй. Тэгтээ би яг ярьжсэн шигээ хүмүүс яг зөв үлгэр дурайл болж чадах хүн биш юм шиг надад санагдсан. Хүн угаасаа ингэ уналтанд орохоор ч нэг унаал идэх шүү дээ. Унаал тэгээд сүлдээ өөртөө итгэлгүй болсон. Одоо бүгд маань удахгүй надтай дасан зогцох гэж би найдаж байгаа, итгэж байгаа. Угаасаа тийм. Жинлүүрийн ордныхонд илүү зөвхөд тохиромжтой байхгүй. Тэгээд хүч чадлын улам сэргэдэг. Тэгээд сайхан сэтгэлийн түгээн дэлгэрүүлдэг. Тэгээд бүр илүү томруулдаг. Муухай сэтгэл байвал муухай сэтгэлийн бас томруулдаг байхгүй. Тэгсэн чинь бүгд зүснээс хойш эхлээд жоохон хэцүү зүйлүүд ингээд болсон. Надад ингээд дотор маань нэлийн хідэн асуудлууд бас байдгийг би ойлголоо. Тийм. Урд нь бол ойлгодог байсан. Би өөрийгөө ингээд маш хөнгөн амьдардаг хүн гэж боддог байсан байхгүй юу? Ер нь ухаан орсон цагаасаа би юмыг ингээд маш гэгэн сэтгэлээр, гэгэн мэдрэмжтэйгээр туул өнгөрүүлдэг байсан болохоор хийх юм маань ингээд гоё гэгэн цаанаар би бүх юмаа тэгээд бодоод өнгөрүүлчихдэг бахтаа гэсэн чинь зарим тийм биш байсан байна. Зарим нь би зүгээр гоё дурсамж хүчээр болгож хадгалсан юм шиг байна. Тэрний маань зарим нэг зүйлүүд нь гарч ирээд намайг нэг хэсэг жоохон шаналлалтай байлгалаа. Гэхдээ яг бүгжэндөө ийм одоо олон ухаарлал хайрлаж байгаад нь баярлж байгаа. Тэгээ удахгүй битээр маш гоё зогцоод намайг одоо улам хүчтэй болгох бах гэж найдаж байна. Энэ жүлээний чулуу штэ. Жүлээний байгалийн чулуунууд бүгдээр ер нь ич хиттэй санагдаж байгаа. Амьдралдаа өөрчлөлт, шинжилэлт оруулах гэж бодож ивэл энэ байгалийн энэ гоё чулуудыг жүлээнийг сонгоод хэрэглээд үзээрэй. Тэгээ зүгээд үзээрэй. Үнэхээр үр дүнгууд маш сайн гардаг. Би жүлээний бас нэлээдэн бүгчтэй. Ер нь нэлээдэн бүгчтэй. Тэгэд өшөө бас бүгдийг ер нь авна гэж бодож байгаа. Авч гэжтэй ахуулна. За тэгээ сэтгэл санаа маань хэсэг нэлээд тавгүй байлаа. Тэгэд би өөрийгөө бас яг хүмүүст зөвөр нөлөөлж чадах хүн биш юм байна гэж бодсон. Тэгээ эндээ угаасаа эргэлцсэн. Тэгээд нөлөөлөх болээ гэж шийдсэн. Би зүгээр л амьдрна. Яагаад юм ярьж байгаа гэхээр заа би ингээд нэг хэсэг нөгөө бяцлаглалын зам мөрөөрөө яваад тэгээ манай нөгөө багш нар ингэдэг байсан байхгүй юу? Хэрвээ чи юм сайн мэдээ сонсоод тэгээ сайн зүйл одоо өөрөө мэдэрч тэгээ сайн сайхныг түгээх хэрэгтэй. Сайн мэдээллүүдийг цааш нь хүмүүст хуваалцах хэрэгтэй. Тэгэхгүй бол чиний мэдлэг биш болно гэдгсэн байхгүй юу? Тэгээ би ингээд хүмүүст одоо маш сүнслэг мэдлгүүдийг ингээд ярьж эхэлсэн байхгүй юу? Тэгээд надад бас ич хиттэй зүйлүүд тохиолдоод тэгээ би бусдын амьдралыг яг тийм зүйлээр шийдэж чадах юм шиг надад санагдсан. Тэгээ маш олон хүнд заагаад байсан. Тэгсэн чинь
надад бас миний амьдралд бас ингээд хүмүүс миний амьдралыг надад заагаад ингээд би ингээд влогын туршурд ярьжсэн шүү дээ. Намайг ингээд чи тийм хийвэл ингэж мөнгө бол ингээд надад хүмүүс заагаад байгаа юм шиг санагдсан чи би бас хүмүүст ер нь жоон заах гадсан мөлий. Тиймэрхүү. Тэгээд би одоо ойлгосон. Хүнд бас өөрсдийн гэсэн хувь тавилан байгаа. Хүмүүс өөрөө тэрийгэ туулаад явах ёстой. Тэгэхээр ойлгохгүй хүмүүс байвал заавал зааварлаадах шаардлага байхгүй. Тийм зарим хүн тэрийг туулж иж ойлгодог. Тэгээ би бодоодсэн чинь заяа. Угсаа ийм сүнслэг одоо мэдлэгийн талаар бүр ойлгохгүй, бүр сонсоогүй, ерөөсөө мэдээгүй маш олон хүн байт юм биш үү? Тэгсэн чи би тэр ингээд бүр ярэлсэн заяа. Нунгар юм шиг яриадсан. Энд чи ингээд шаш хатандаа ингээд ойлгох хэрэгтэй байхгүй хүмүүс. Тэгсэн чи би өөрийнхөө мэдсэн зүйлүүдээ ингээд ямар ч юм газартлуулга байхгүйгээр ингээд яриадсэн заяа. Тэгсэн чинь миний амьдралыг ч гэсэн хүмүүс бас заагаадсан. Тэгээ иймэрхүү зүйлүүд басан байна. Тэгэхээр одоо би ер нь дуугүй байхаар шийдсэн. Тэгээ зүгээр амьдрахаар шийдсэн. Бас нөгөө сүнслэг мэдлэг маань ихсээд тэгээд ирэхээр хүнд бас тийм эго өссөн юм байна л да. Тэгээд надад бас тиймэрхүү эго бас жоохон өссөн юм шиг. Ер нь үсэн би өөрийгөө бурхан гэж бодсон байсан юм шиг санагдсан надаа. Тэгээ би өөрийнхөө энэ тэнэг үйлдэлийг за тэнэг биш ээ. Зүгээр яг хөөрхий мэдгүй байсан. Тэгээд энэ үйлдэлээ хүлээн зөвшөөрч өөртөө чадж байгаа. Тэгээ монголчуудын нэг ухаантайгийн газар ухаантай, тэнийн газар тэнэг гэдэг лөө тийм үг байт юм лээ. Яг тэгнэ гэсэн үг. Тэгээ ярих юм маш зөв хүндээ ярьж явах хэрэгтэй ч юм уу тий. За ямарсан надад нэг иймэрхүү ухаарлт басан заяа. Тэгээ би өөрөө хүнд заагаад тэгээд сурах гад ч юм уу тэгээд хүний амьдралыг өөрчлөх гэснэгээ ойлгосон. Тэгээд тэрнийхээ хариуг бас би авч исэн гэдгийг ойлгосон. Тий. За тэгээд дээрэс нь надад бас ингээд нэг хідэн бас сонь юмнууд гарч ирсэн заяа. Ер нь оршуу маань үүсэгдэж байгаа юм шиг. За оршуу гэхээр ойлгохгүй юу? За намайг үн цэнгүй болгож исэн зүйлүүд байсан байхгүй юу? Тэгээ тэр зүйлүүдийг би зарим нь хүчээр зүгээр байлгаад исэн заяа. Тэгээд зарим нь бол ингээд хайртай болохоор байлгаад исэн. Ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаа байхгүй юу? Тэгээд тэр зүйлүүдтэйгээ бас яахан нүүр тулсан. Тийм. Уг нь би бас ингээд өөрийгөө болохгүй л хайчдаг гэсэн чинь надад бас дахиад л юм зүйл байсан. Ер нь бол би миний амьдрал амар хөрхөн хүсэж санснараа амьдарч ийн л гэж ер нь боддог байхгүй юу? Тэгсэн чинь надад бас юм зовлон шаналтай үе байсан. Тэгэд тэр үе маань одоо өөр хүмүүстээр давтагдаж харагдсан чинь миний сэтгэл жах өвдсөн. Тийм. Ийм сонин ер нь асуудлууд маш их болсон. Тэгэд надад 6 сар гарснаас хойш маш их зүйлийг бодож, эргцүүлж маш их ухаарлаа авч байна. Тийм. Ухаарлаа аваад байгаа. Тэгэд бичлэгээ ягтай хиймэргүй бас үеуд байвал угаасаа хиймэргүй байна. Тийм. Гэхдээ хийсэн ч хамаагүй шүү дээ. Уг нь бол хийсэн ч хамаагүй. Энд чинь миний сууг. Ядаж би сэтгэлээ ингээ сайхан онгойлгож ивэл болно ш. Дээрэс нь би ингээд дараа жил үзэхэд надад ёо би ямар сайн юм дээр юм ордог байсан бэ гэж бодож магадгүй шүү дээ. Тийм. Милээ тоны өмнө ингээд жоохон ууртай стресстэй хатаа ингээд бичлэг хийсэн байхгүй. Тэгсэн чи бүр амар яриадсан мэт. Тэнд ингээд юу гэж ярьсан бэ гэхээр за би жишээ за миний энэ стрессүүд донд ингээд надад бодогдсон зүйлүүд донд нэг юм яриа заяа. Ингээд саяхан ингээд нэг эмхтэн амьдралыг зүгээр би сонсохгүй гэсэн чи тэр ингээд бүх амьдралаа ингээд ачаа нуран дээр ингээд авч явдаг заяа. Ингээ хүүхдтэй ингээд тэгсэн 2 ажил хийлгсэн чинь нөхөр нь тийм ажил хийлдэггүй. Тэг ингээд тэр эмэгтэй ингээд маш их стресст орсон. Тэг ингээд биед нь өөрчлөлтөд орсон. Зарим өвдсөн. Тэг шүн мөн ингээд бүр унтаж чадхаа байцсан ингээд асуудлууд байхгүй. Тэрэнд амар ач холбогдол хүлээж аваад тэгээ яагаад ач холбогдол өгч байгаа гэсэн чинь надад бас тийм үе байсан байхгүй юу. Тэгээ надад бас тийм үе байсан болохоор хүний тийм зүйлийг харахаар надад ингээд байж суух боломжгүй. Ингээд амар хэцүү уур хүрсэн асуудал болсон заяа. Тэгэд би тэр яран дээр ингээд ирчүүдээ. Эхнэрийнхээ нүдийг хараач ээ. Эхнэр чинь ингээд шүн нойртой унтж чадж байгаа юм уу үгүй юм уу? Яагаад ингээд хамаг ачаа эмгтээчүүдэд өөрүүлээд идэм бэ энэ гэсэн
ингээд амар ууртай яриадсан байсан заяа. Тэгээ одоо ингээд бодсон чинь яг тэр үедээ хийгээд гаргасан бол бас жоохон сонин байхаарсан заяа. Тэгээ одоо би ингээд тэрийг нэг хэд хоног бодож байгаа яасан чинь надад бас яг иймэрхүү юугасаа байсан. Гэхдээ одоо тийм биш байгаа. Гэхдээ байсан. Тэгээ байсан болохоор миний дотор байгаа болохоор намайг бочимдуулаад байгаа юм байна гэж бодсон. Тэгээ би энийг яагаад ач холбогдол ингээд өгөвч хүлээж аваад байгаа юм бэ? Уг нь авахгүй байх ёстойхгүй. Ягаад гэвэл тэр хүмүүсийн туулах амьдрал би одоо хажуудлаас нь өглөөд оролцоод ямар ч шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр би ч гэсэн яг ийм зүйлийг бас туулсан үе надад байгаа. Тэг хүнээс би тэр үедээ ингээд юм сонсоод угсаа хүлээж авч чадаагүй. Тэр амьдралаа бас өөрчлүүлээд гэхдээ ямар нэгэн байдлаар амьдрал ухаарж ойлгоод янз бүр болох юм бол ингээд өөрчлөгддөг. Тэгээ сайн талаараа эргэж болдог. Тэгэд одоо бол би маш аз жаргалтай эмэгтэй байгаа. Манай хүн яг хөөрхөн өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээгээд ингээд маш үнэн чударгаар дээрэс нь маш чин сэтгэлтэйгээр ажил хийж ингээд бие болон гэр бүлээ даагаад аваад авч явж чадж байгаа. Тийм эр хүн шигээ байж чадж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд надад нэг тиймэрхүү асуудлууд жоохон тийм сайн юмнууд гарч ирсэн ер нь. Бас нэг асуудал нь би энийг бүр яг жоохон хэлмээр санагддаг байхгүй. Намаа ингээд гэртээ ингээд сууж ийн гэхээр хүмүүс ингээд гэртээ зүгээр юу ч хийхгүй те ингээд мэдгүй ингээд нөхрөө зараал. Яг энэ үгэнд би ингээд нотлоход байх шаардлага байхгүй заяа. Ер нь ингээд нотлоход би тийм биш шүү гэж нотлоход байх юм байхгүй. Гэхдээ бүр хит ингээд амьдрал руу орж байгаа надад жоохон таалагдахгүй байхгүй. Чи ийм ажил хийчихэлтэй те. Ингэчүүл чи ингэ штий. Бараг чи ажиллаад чи ийм юм хийж чаддсан юм чинь. Ингээ хийчих юм бол ингээ амьдрал чинь сайжрна штий гэдэг юм. Миний амьдрал угаасаа сайжирч байгаа. Хүүний амьдрал ингээд үнд зүйл нь өөр байж болох байхгүй юу? Миний хүсчээсэн үнэт зүйлтэй тэ миний яг амьдралын мөн чанар нь тэг мөн чанар болон миний хүсч байсан амьдрал нь гэр бүл маань гоё тогтвортой, тэнцвэртэй, дээрэс нь юм сайхан халуун дулаан уур амьсгалтай байхыг би хүсдэг гэсэн үг тийм. Миний гэр бүл ийм байгаасаа ийм байх юм бол миний үнд зүйл шиг санагддаг байхгүй юу? Тэгсэн чинь намайг ингээ мөнгө илүү чухал, мөнгө үнэт зүйл юм шиг ингээд бодооч гэдэг байхгүй юу? Би хэсэгтээ тэгмээргүй байхгүй юу? Би яг мөнгө бол яг миний хувьд ингээд бүр үнэхээр үнэт зүйл юм шиг санагддаггүй заяа. Миний эрүүл мэнд хамгийн түрүүнд чухал, би амьд байх нь чухал, тэг миний гэр бүл эрүүл байх нь чухал. Миний охин өсвөр насны үедээ ингээд миний хэрэгцээ байгаа үед би хажууд нь байх нь чухал. Охиныг дийж өсгөж штэ. Тэгээ дээрээс нь хардаа нөхөр маань би ингээд гэрте охинтойгоо байхаар нөхөр маань ямар ч санаа зовх зүйлгүйгээр ажиллаа идэг. Гэрийн одоо асуудалд ерөөсөө манай хүн оролцдоггүй. Би хоолонд тэг бүх юмаа зохицуулдаг, угаа цэвэрлэдэг, нөхрийнхээ арыг бүгдийг даадаг. Тэг манай хүн ямар ч асуудалгүйгээр ажиллаа идэг. Тэг эндээ өөрөө баярлдаг хамгийн гол нь. Намаа ингэ шахаал чи ажил хиймээ гэдэггүй байхгүй хамгийн гол нь. Яад гэвэл манай хүнд өөрт нь маш гоё байгаа. Тийм. Юунд ч санаа зовхгүйгээр ажиллах нь. Тэг дээрэс нь миний амьдрал мөнгнөөс илүү маш чухал ингээд гэр бүлийн маань ийм тэнцвэртэй харилцаа маш чухал байгаа болохоор би зүгээр л ингээд гэр эзэгтэй байгаад амьдрмаар байна. Тийм ингээд бүр хит зааж өгөөд хит ингээд оролцоод байгаа юм шиг надад жоохон санагдаад байгаа байхгүй юу. Тэг ингээд намаа ингээд нэг юм жаргалтай гатан шиг юм ингээл. Үгүй яг би жаргалтай байгаа. Гэхдээ бүр ингээд болол гэж хэлмээр заяа бүр ингээд иймэрхүү хандлагаар хэлдэг. Зүгээр одоо чи ингээл станерыг гэртээ зүгээр л ингээл байж ээж одоо ирч тусал зүгээр л байж ээж одоо ингээд тэ эсвэл ингээд тань мэдгүй намаа ингээд зүгээр байхаар манай үнийг ингээд лаг маг гэл ингээл мөнх төрөө нэгтгэж юм уу ингээл жоохон амар асуудалтай тэг энэ надад жоохон таалагдахгүй байгаа. Тийм би ингэж байж болохгүй юу тий. Тэгэд хүн болгонд бас яг өөрсдийнхээ хэмжээний даах зовлонгуудыг угаасаа бүрэн өгж байгаа шүү дээ. Надад ч гэсэн зовлон байгаа. Би ингээд яг бусад эмэгтэйчүүд шиг ажил хийгээл 2-3 ажил хийгээл ч юм уу ингээд явахгүй байгаа ч гэсэн
надад зовлонгууд бас байдаг. Тийм. Хүний зовлон чинь яг том жижиг гэдгүү хүн болгонд яг мэдрэмжийн адилхан байдаг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр би ч гэсэн зовдөг. Тийм. Тэгэхээр ингээд танаас илүү, чамаас илүү амар жаргалтаа бас биш. Би зовдөг. Гэтэ амьдралаа хитрхи зовоож там шиг байхыг хүсдэггүй. Даваан туулаад гардаг. Ер нь даван туулаад. Тэгээд дээрэс нь ингээд бүр зовж ийн гэж унжаагаад амьдраад байхыг бас хүсдэггүй. Зовж ийн гэж арчаагүйтэй л те бие гаргуунд нь хаяад амьдраа гэж би хүсдэггүй. Би зүү авч явахыг хичээдэг. Зовж байгаа ч гэсэн. Тийм. Тэгээд зовлонгоо нэг яриад бас бай гэж боддгоо. Аль болох юм болж байгаа талаа харуулахыг уг нь хичээдэг. Тэгсэн чинь ингээд тэрийг маань бас нэг хүмүүс зарим нь буруугаар ойлгоод намайг ингээд бүр жоохон хит шүмжилдэг заримдаа. Бүр хит шүмжилдэг заяа. Бүр бас хит заадаг. Би бас арайч ингээд заадаггүй шүү. Тийм хүмүүд байна. Тэгээ энэ миннээс болоод бас хэсэгтээ жоохон хямарсан. Гэхдээ одоо л би бүгдийг өөрөө нь ойлгож байгаа. Гэхдээ цаашаа улам илүү их ойлгоод явах гэж бодож байгаа. Намайг ингээд одоо завтаа гэж боддог хүн байх юм бол би бас жоохон завгүй амьдардаг шүү. За тэрнийхээ ингээд хагас хагасан нөгөө влогч юм болохоор жоохон бичлэг хийсэн маа. Гэхдээ ямар ч утгагүй. Тэг ингээд намайг ихэнхдээ ер нь бүр амар гэртэй байд юм чи завтаа гэдэггүй. Чи завтаа байж тийшээ явчих. Чи завтаа байж тэгчээ. Чи завтаа байж ингээд өгөөч. Чи завтаа байж баг хүүхд тараад өгөөч юм те жоохон ингээд гэдэг байхгүй. Хүний амьдрал юм чи миний амьдрал юм чи надад бас завгүй мавгүй юм байгаа ш. Хийх юмнуудад над байгаа ш. Тийм биз дээ. Тэг тэр бичлэгүүдээ ингээд жоохон бичлэг байгаа. Тэг тэдрийг оруулаад энэ влог жоохон утгагүй влог болчихлоо. Тэгтээ яах вэ? Ямар ч гэсэн бичлэг хийж оруулъя. Тэгээд дараа нь нэг гоё ярианы влог маань подкастны ярианы влог утгагүй оруулъя гэж бодож байгаа. Нэр ингэсэн. Сэтгэл зүйн шинжилгээ ухаанд ингээд жоохон ингээд уншаад ирсэн чинь тэрэн дээр ингээд чиний оршууг үүсгэж байгаа, чамаа үүсгэж байгаа бол ингээд чи хил хязгаараа тавьсан чи би нөгөө хил хязгаараа итрий тавиад муу туршлууд биш. Муу санаанууд гэх юм уу? Ингээд маш хурдан хүмүүст ингээд ер нь суугддаг юм байна заяа. Тэгээд нэг мэт чи би ингээ өөрчлөлтөө яваад байгаа гэсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ надад ашиггүйсэн байхгүй. Би урд нь ингээд ер нь бясалгал хийдэг хүмүүс маш гоё юм зөөлөн сэтгэлтэй болдог. Тэгээд би уг нь бол тийм байхгүй. Тэгээд хүмүүс намайг мэддэггүй болохоор тэрийг маань одоо мэддэггүй болохоор би ингэж бодсон байхгүй. Миний ингээ сайхан сэтгэл гаргаад байгааг ойлгохгүй юм чинь тэгвэл би муухай хандаад үзье гэд бодсон байхгүй. Тэгсэн чинь тэр нь бүр надад муугар нөлөөлт юм байна заяа. Тэгэхээр хүн ер нь зүгээр гоё зүрх сэтгэлийн гэрлээ хасаагаад юм жаахан нинжин сэтгэл суралцаад гоё гэгэн сэтгэлтэй гэгээ мэдрэмжтэйгээр амьдрах нь ер нь маш чухал надад санагдсан. Яад гэвэл нилээ одоо бясалгал хийсэн цагаас ахуулаад би яг тиймэрхүү жоохон амьдралаар амьдраад надад ингээд маш гоё үр ачгууд нь те дараа нь бэлгүүд нь те ингээд надад ирж байгаа гоё үр дүнгууд маш гоё гэдэг байхгүй юу? Хариу нь маш гоёор надад ирдэг. Тийм болохоор би бас тийм хүнээ атахгүй байхаар хичээх болно. Тэгэхээр та нар маань бас ингээд зүрх сэтгэлийн гэрлээс агаад нинжин сэтгэл суралцаад гоё хайрыг түгээн дэлгэрүүлж амьдраарай гэж хүсье да. Үзэж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Хайр хүсье. Битээрээ оройн гүлт. Саран зул оройг өгөх туртай, би өглөөг өгөх туртай. Яагаад? Ямар гоё юм бэ? Энэ өнөөдөр ус тайлт үйл ажиллагаа болох юм аа. Манай ус тайлт санзуугийн усыг тайрнаа. Өөрийнхөө усыг болж байгаа тайрыг гэж бодож байна. Би усыг нэг зүгээр төвшин тарчлаж байгаа. Гэхдээ миний ус бас шатлаатай. Хүн шатлаж тарцсан. Тэгээ санзуугийн ус нэг юм байна. Тэжээвэр амттай саллуулж байна. За хурдан гоё
Зуны зугаалгандаа явах юмсан. Дураа айлсч байна. Байрны найранд ирж байна. Овт бит. За эргэж мэрэхгүй мó. Энэ блогийн дондор орох бичлэг байгаа. Тэгээд ямар нэгэн өдрийн минь энэ блог хэзээ орохыг мэдэхгүй байна. Ойрдоо сэтгэл санаа маань тавгаа болохоор блог ажил хийхгүй байгаа. Гэхдээ амьдралынхаа дундуур ганц хоёр бичлэгүүдээ ингээд амьдралынхаа дундуур. За ер нь бол ингээд бичлэгүүдээ нэг жоохон блогч юм болохоор бичээд байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдөр бол миний өөрийгөө хайрладаг өдөр байгаа. Тэр өдөр нь ямар өдөр вэ гэхээр би энэ шивдэд авдрагаас тэ похоо юм. Энүүгээрээ би нүрээ массажлах чинь. Тэгээд өөрийгөө хайрладаг цаг бас нэлээд юм гаргадаг. Би өсөндөө ярьсандаа би эндээ ингээд анхаарал маш их хандуулдаг болохоор эднэртэй ингээд цаг маш их зарцуулдаг аа. Тэгээд дээрэс нь энэ нөгөө нэг аппарат хэрэглэдэг гэлэхгүй. Тэгээд би хальт амуу гэсэн гэлчих. За энэ гэлийг ингээд тэр аппаратанд зориулж хэрэглэдэг. Гэхдээ энэ амар сайн чийгшүүлдэг гэл байхгүй. Тэгээд энэгээр оройдоо бас хаяа маск тавиад унтчих болдог. Тэгээд за ийм нэг өөр рекламдах юм болго энэ дэр. Би одоо аппаратаас гацгаа тэгээд яаж массажлдаг талаараа бичлэгээ жоохон хич. Аппарат маань дэлгэцээр нэг иймэрхүү заяа. Тэгээд энэ ингээд тогон барай гэдэг байхгүй. Тогон барай гэдэг бэлэний даалга. Тэгээд дээрэс нь энэ нүрний массаж хийдэг байхгүй. Тэгээ өөр бас юм юунуудтай. Энийг одоо юу гэдэг вэ? Ямарсан уушиг мушиг үрдэх хатгаа авч маа хор ингэ тавьдаг. Өвдөг мөрдөгөөр тавьдаг юмудтай. Тэд нэг юм хөрх аппарат гэдэг. Энийг би яг бүрэн ашигладаг зүгээр гэртээ гоо сайхны хэрэглээр ашигладаг. Энэгээр нь бас шарлага гэдэг цаа. Шарлага. Янз бүрийн хатаг матаг. Эсвэл нүдэн дээр өвдөг гарахад энэгээр шарлага хийдэг. Нэг ийм ич хиттэй автар байгаа. Би бүр үнэхээр дуртай энэ дэ. Гасаачдаг. Энэ сасаа байна. Саса. Их зантай. За энэ гэл ингээд төрдөг. За энэ аппаратын заяа. Цахилгаан юм тог дамжуулдаг юм. Энэ ямар ч байсан ийм 10,000 цохилттой гэсэн заяа. 10,000 цохилттой тийм тогоор цохилт үзүүлдэг гэсэн. Тэгээд нүрний энэ бол миний энэ харж байна уу? Сайн харагдаж байна. Ингээд буцлаад байгаа юм шиг бас тий. Гоё бас тий. 10,000 цохилтоор ингээд арьсанд ингээд цогч байгаа байхгүй юу? Тэгээд тэр ингээд нөгөө булчин хүртэл бичлэг үзүүлдэг заа. Нүрний булчин нөгөө зарим хүмүүсийнх ингээд чангарсан тий. Ингээд янз бүр болсон байдаг шүү дээ. Чангараад ингээд өөр болсон байдаг. Тэрэнд ингээд амар сайн тогоор ингээд булчин очиж сулалдаг. Бүр хит нөгөө сул байгаа булчин ингээд чангалдаг гэж надад санагдаад байна. Тэгээд дээрээс нь нөгөө нэг арсны коллаген гэдэг газар нь очиж яг тогоороо цогтдог байх гэж би бодож байгаа. Тэгээд дээрээс нь арсыг бүр маш гоё эндүддэг. Эндүд хүчлээ үздэг. Ямар ч гэсэн ингээд би ингээд гадуур гоо сайхны үйлчлэг авахгүйгээр энийг ингээд гэртээ хэрэглээд арс маань юу нэдэж гоо сайхан байдаг. Энэ бол нөгөө эрдэстэй хэлцээ. Энийг ингээд хамт ингээд жоохон хэрэглэжшүүлээд байдаг. За тэгээд ингээд юу барьдаг гэсэн. Гадуур нөгөө нэг гоо сайхны салуунуудад байдаг хайпогийн аппарат байдаг да тий. Надад бараг тэрэн шиг юм шиг жоохон санагддаг заа. Тэгээд нүүрнэх нөгөө нэг лимфийн урсгалуудыг бас ингээд гоё чөлөөлж өгөөд тэгдэгсэн. Би сайн өөрөө яг сайн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ надад бол бүр үнэхээр гоё үрдэн гардаг. Би одоо энийг хэрэглээд гоо сайхны салуун маландаж ерөөсөө ордгоо. Энийг л хэрэглэждэг гэсэн. Тэгээд нүүрний нөгөө нэг яг юм шугамын дагуу барьдаг. Энэ бүр ингээд хичээл заадаг заяа. Манай бохоо яг энэ нүүрийн хичээл ордог. Энэ ганцхан нүүр гэхгүй тэгэл 48 цаг гэсэн. Одоо энэ дотор байгаа тэр энэ нөгөө хэрэгслүүд нь маш олон зүйлүүд бүр тураадаг хүртэл барай хийдэг юм өөр. Эрэгтэйчдийн бүр төрөв булчхан барай мараачлаа ингээд. Маш олон төрлийн барайнууд хийгддэг. Тэгэл нэг ингээл эсвэл энэ юм дараал маралтай л да. Би зүгээр ингээд зүгээр одоо бичлэгнэр хальтан гэж ингээд гаргаж.
цаашаа өөрийгөө сайхан барина гэсэн үг. Тэгээ нүүр ингээд амар гоё юм эндүүдж байгаа юм шиг хөшлөг үзүүлдэг болохоор юм. Одоо ингээд хаяа би уурлах харж байгаа энэ дээр хөшлөг харах гэдэг байхгүй. Тэгээд нүүр ингээд ингэсгээ барьчихаар юм дэж болчдөг. Тэгээд дээрс нь ингээд булчин дээр ингээд яг удаан барьчих юм бол нөгөө юм чангарсан булчингууд ингээд яг булчин дээр очиод юм өвдөлт мэдрүүлдэг зэ өвддөг. Тэгээ булчин маань тавигддаг юм шиг. Ямарс өвддөг. Тэгээ одоо ингээд мацарны ханд ингээд удаан марахаар шүдрүүж явах юм гэдэг юм байна. Тэгэхээр одоо тийм сайн очиж нөлөөлдөг л байх гэж би бодож байна. Тэгээд дээрээс нь юм өвдөг тийм эдэт батга хатаг матг нь бол үнэхээр сайн шаарлаг болдог. Тэгээд нэг юм гоё аппараттай бай. Тийм болохоор ингээд гоо сайхны салан маланд бол бараг ч гэж юу н удаггүй. Тэгэл энийгээрээ ингээд өөрийгөө сайхан авчлаа л бичдэг. Тэгээд би бас сайн өөртөө жоохон баярлаад байдаг. Өөрийнхөө хувь тавиланд ингээд яг поховын амар гоё зүйлүүдийг яг хэрэглэх юм гоё өндөр дээд төв заяатай маш их баярлдаг. Тэгээд өнөөдөр одоо энийгээрээ барьчаад орой би мишоконд орно. Тэгээд мишоконд орж байгаа бичлэгээс салт оруулж магадгүй. Зүгээр л энэ өөрийгөө харилж байгаа болохоос өөрийгөө харилдаг болохоос яг сурчлага бол биш. Тэгээд ойрд нөгөө сэтгэл санаа жоохон тавгүй 6 сар гараад сэтгэл санаа тавгүй байгаагаа тэгж жаад нэг онгод орохороо яриад влого эдитлэн гэж бодож байна. Влогт нэг ганц хоёрхан бичлэг хийсэн байгаа. Тэгээд тэрийг нийлүүлээл нэг хийндээ. Гэтэ энэ жоохон утгагүй влог болох шинж. Гэтэ яг зүгээр л би ядаж нэг өөрөө дараа нь үзэхэрэг би яг энэ сэтгэлээр онцсон байсан. Тэгээд нөгөө сэтгэлээр онцсон байх үедээ ч гэсэн миний хийдэг юмуд өөрийгөө сэргээдэг. Тэгээд өөрийгөө би хайрласаар байдаг гэсэн юм юм ингээд үзэл гоё гэж бодож байна. Тэгээд дээрэс нь энийг хэрэглэнээс хойш миний нүүр бас жоохон би илбэртэй болсон гэж боддог. Би ч ингээд яг 20 морим тэгээд солонгос молонгост байсан бичлэг үзэхээр би жоохон хацар тунтайсан байхгүй. Тэгсэн чинь одоо энийг яг Монгол ирсэн цагаас хойш ширлээд нүүр маань одоо ингээд амар хөөрхөн би илбэртэй болж байгаа юм шиг санагддаг. Тэгээд нэг иймэрхүү аппараттай. Тэгээ нэг өөрөө сайхан өөрийгөө залуужуулаад явдаг. Залуужуулаад ч гэсэн ямарсан ингээд хөгшрөлтийн анхан шатны үйл ажиллагааг бол гэрээр авчдаг гэсэн үг. За баярлалаа. Бүүндийг заач. Бараад багч. Болгоны бичлэгтэй гараад зүгээр сайн өгч. За юу хийж байгаа юм? Юу ч юм. Тэн шин. Буруу шагаруулаад байна. Өчтөр. Шүчэн. Залхуунаас нэг шүчэг. Питэс лавч. Солон амтлал охиныхаа нүдийг үзүүлээд явж байгаа байхгүй. Үзүүлэх чинь. Тэгээд би энд урд нь ажилд байсан шүү дээ. Бичлэг хийж шүү дээ.